Тэр хүүхэлдэйн кино шиг зурцсан юм болгон одоо хүүхдэд зориулсан зүйл биш ээ. Тэр чинь насны заалттай. 18-аас дээш үзэх ёстой. Зарим бүр 21-ээс дээш үзэх ёстой ч гэж байгаа. За энэ киноноос нэг юм сураад авчих юмсан да. За энэ киноноос нэг амьдралыг ойлгох дооч гэж хязгаарч үзэхгүй шүү дээ. За ер нь бол одоо ингээд интернет байгаа тий. Ер нь интернет дээр ингээд бүхэл бүтэн одоо бүр ингээд сүргийн гэх юм уу бүр ингээд битүү одоо ингээд прожектууд хүүхэлдэйн кинонууд одоо анимашнууд байгаа. Хүүхдүүд чинь тэгэхээр нөгөө нэг бүр сайнаас нь муу муугаас нь сайн бүгдийг үзэж байгаа болохоор тий чи голд нь нөгөө нэг гологдсон, солигдсон, хаягдсан. Тэгээд тэр дундаасаа нэг юмдаа яг тууштай хайртай болно гэх мэтлэн байдаг. Мөнх тунхын хувьд болохоор яг одоо хүүхдүүдийн амьдарч байгаа, яг үзэж байгаа, яг энэ нэг pop culture буюу яг одоо өөрсдийн сонирхол татах үз. Тэр сэдвүүд, тэр хөгжим одоо тэр зүйлүүдийг нь одоо reference хийх буюу одоо оруулдаг, одоо үзүүлдэг. Тэрүүгээр л одоо яг нэг юу үзэгчтэйгээ болж байгаа. За, сайн байцгаана уу? Би энд юу болж байгааг танилцуулъя. Энэ марцсан царай гаргачихсан байгаа хүүхдийг мөнх гэдгийг сэргэлэн гэж дэндүү хүүхэдтэй. Энэ сайхан сэтгэлтэй ухаалаг охиныг тунх гэж нэрлэдэг. Харин энэ мангар дуухан царай гаргацсан байгаа муужгааг цасхан гэдгийг. За эцэст нь энэ царайлаг нохойг басар гэж нэрлэдэг юм да. Амар царайлаг байгаа заа. Тэг яг бас одоо нэг үндсэн гаргаж байгаа нэг одоо яг зохиол байгаа. Дээд үлгэрийг олох гэдэг яг тэр өөрсдийн зорилгыг бас өгж байгаагаараа яг үзэгчтэй байх л гэж бодож байна. Бид бүхэн эд жидийн намаар адал явдлаар дүүрэн ертөнцөөр аялна гэж боддоо. Стого яваастай. Та нар харин бидэнтэй хамт аялахад бэлнэ. Ер нь хүүхдүүд ч гэлтгүй бид нар ч гэсэн өөрсдөө сонирхол татах үз. Одоо яагаад бид нар тизер болон трейлеруудыг үзчихээж тэрийг үздэг билээ. За энэ киноноос нэг юм сураад авчих юмсан да. За энэ киноноос нэг амьдралыг ойлгох дооч гэж хязгаарч үзэхгүй шүү дээ. Тухайн үед аз жаргал мэдрэх, уйдгартай одоо ч уйлдаг киноноос тэр нэг сэтгэлийг мэдрэх, аимшиг киноноос тэр айцыг мэдрэх гэх мэтчлэн энэтэй яг ижилхэн хүүхдүүд тийм яг ингээд юм сураад авах юмсан ингээ ойлгочих юмсан гэж бол үзэхгүй. Тэр зүйл бол үзснийхэн дараа болдог зүйл. Яг үзэж байгаа хооронд нь анх тэр нөгөө нэг сонирхлыг нь татах зүйл бол тэр өнгөлөг байдал, тэр тизер, тэр сонирхолтой, тэр акшн, тэр хиллэлгүүд, тэр одоо хөгжим гэх мэтлэн тэр зүйлүүдээр татаж үзүүлэх хэрэгтэй. Тэрэн дотроо одоо ингээ жишээ нь үзэж ангууд юу гэх юм. Мөнх тунхтар одоо нэг үлгэр дээр жишээ нь уул усаа дахиж биш одоо уул усандаа мод ингэж тарих нь байгальтай хамгийн их тус юм байна штэ гэд голдон гардаг ч юм уу. Тэгэнгүүт тэрнийхэн дараа үдснийхэн дараа хүүхд харна. Нэрэ тийм биш үү? Нэрэ мод тарих нь зөв юм байна ч юм уу. Тэгэнгүүт альсгүй бол нэрэ одоо хүнийг ингээ хайрлах нь ингэж зөв юм байна. Худлаа ярихгүй байх нь зөв юм байна гэдгийг үдснийхаа дараа л ойлгоно гэхээс биш. За энэ чинээс нэг худлаа ярихгүй байхыг сурах юмсан гэж үзсэн гэж бол байхгүй байх. Тийм болохоор энийг ч гэсэн одоо юу гэх юм. Эцэг эхчүүд нь ч гэсэн ер нь бол яг юу үзэж байна, яаж байна, тэр хүүхэд ямар контент сонирхож байна, ямар прожект үзэж байна гэдгийг хамт нэг ядаж байнгын хамт үзсэн ч гэж яах вэ? Хамт нэг ингээ үзчих хэвээр. Search history-г нь хамт ингээ нэг шалгачих хэвээр. Тэр parental guide гэдэг тэр parental гэдэг юуг нь бас асаах хэвээр утсан дээр нь гэх мэт. Ер нь бол уран бүтээлч хүн чинь насанд нь зориулж одоо жишээ нь прожектоо хийдэг байгаа. Одоо юу гэх юм өсвөр насныхан зориулсан бол өсвөр насныхан томчуудад зориулсан бол томчууд нь, хүүхдүүд зориулсан бол хүүхдүүд нь гэх мэтлээ яг зориулаад гаргаж байгаа тэр зүйлийг дараа нь юу үзэж гин гэдгийг хянах нь эцэг эхчүүдийн үүргээ. Тэр бол одоо насанд хүрээгүй л байгаа бол тэр бол одоо эцэг эхчүүдийн тэр ягаад тэр parental advice тэ одоо ингээд санал болгож байна. Эцэг эхийн ингээ хараа хяналтанд байх ёстой гэж юугаа гаргасаар байтал тэр насных нь хүүхэд нь ингээ үзчих нэтрийн бол ерөөсөө эцэг эхчүүдийн хараа хяналт дутуугаагаас л 100% шалтгаал. Мэдээж тэнцээ чи үзэх аниме гэж байна, үзэхгүй аниме гэж байна. Одоо жишээ нь би хүртэл одоо юу гэхэд 30 та хүн үзэхэд ч гэсэн амар хүнд аниме байгаа байхгүй. Тэгэхээр тэр
одоо яг бидний ярьдаг шиг тэр хүүхэлдэйн кино шиг зурцсан юм болгон одоо хүүхдэд зориулсан зүйл биш ээ. Тэр чинь насны заалттай. 18-аас дээш үзэх ёстой. Зарим бүр 21-ээс дээш үзэх ёстой ч гэж байгаа. Бүр 18-аас 21 насны хоорондох хүн хүүхдийн буюу тэр залуугийн тархинд ч нөлөөлөх гэж үзэж байгаа тийм аниме хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр үзэж байгаа зүйлийг нь л зүгээр ер нь тэр нэг search history болон үзэж байгаа анимег нь л маш сайн нэг хамт үзчих. Яг тэр анимегийнхэн талаар нэг Google дээр үзчих. Юуны талаар гардыг тэ? Одоо жишээ нь хүүхдийнхээ сонирхлыг л одоо мэдчих авах гэдэг шүү дээ. Тийм болохоор одоо юу гэх юм яг тэр анимег үзэж болохгүй, яг одоо хүүхдийн кино ингэж үзэж болохгүй. Наа уцаа ингээд бити барьмаар энэ зүйлүүд бол одоо яалтчгүй хоригдож чадахгүй зүйл байгаа юм л да. Нөгөө нэг яг зайлшгүй ирэхээс өөр аргагүй. Одоо энэ neverable гэж байдаг шүү дээ. Одоо энэ дижиталын 900, энэ технологи 900 тэр зүйл бол угаасаа л байна. Гэхдээ тэр нэг жоохон контролтой. Жоохон өөрөө оролцож байгаа. Наа чинь жоохон дэми юм биш үү. Тэ. За бас нэг юм байгаад байгаа л да. Яалтчгүй яг нөгөө нэг энэ бол ялангуяа өсвөр насны үед айгүй их тохиолддог. Өсвөр насны хүүхдүүдэд одоо жишээ нь эцэг эхчүүд нь яг өсвөр насны хүүхдүүдийн юу үзэж байгаа, яаж байгааг ингээд контролдох гээд орж ирэх юм бол ялангуяа тэр нөгөө нэг амар ребел үе байгаа шүү дээ. Ялчгүй ингээд босдог, эсэргүүцдэг, нууцаар үздэг. Альсгүй бол бүр ингээд ангид очингууд ангийнх нь хүүхдүүд тэр нэг прожектыг яриад байдаг, тэр нэг шинэ анимыг яриад байдаг. Тэнгүүд өөрөө үзэхгүй ингээд үзээгүй байгаад та жоохон нервтдэг ч юм уу тий. Яг хөө ер нь тэгэл угаасаа ээж аав нар ч одоо бид нар нөгөө нэг одоо юу гэх юм хүүхдүүдтэй аль болох зүгээр нөлөөлөхийг хичээж байгаа болохоос биш. Яг бид нар инг тэг гэхэд тэр хүүхдүүдэд амар мяа тусах зүйл واخхой. Тэнгүүд одоо яг хүүхдүүд чинь яг мөр зэрэгцээ буюу одоо найзуудаасаа тэр цэцэрлэгээсээ сургуулаасаа үзэж байгаа контентоосоо гэдэг яг өөрийнх нь хажууд нь байгаа өөрийнхөө чацуу тэр ертөнцөөс нөлөөлөл авах нь бүр хамаагүй илүү хүчтэй байдаг. Тийм болохоор тэр нөлөөллийг нь бас нэг жоохон эцэг эхчүүд нь харах хэрэгтэй баг. Хичнээн одоо юу гэх ээж аав нь энийг бити үзээ гэх юм бол тэр хүүхд үзэхгүй байх гэж байхгүй л байхгүй. Тийм болохоор зүгээр тэрнийг нэг жоохон үзэж байгаа зүйлүүдийг нь л ингээд нэг жоохон хамт контролдод ажиг. Ингээд ер нь бол угаасаа яг нэг YouTube руу ингээд ороход ч гэсэн бид нар өөрсдөө YouTube руу ороход ч гэсэн яг биднэрт ингээд recommend буюу санал болгож байгаа видеонууд гарч ирдэг шүү дээ. Яг бидний сонирхлын дагуу ингээд байж байгаа та. Яг тэрнтэй ижилхэн хүүхдүүдийн ингээд яг тэр YouTube руу оронгууд яг тэд нар нь байж байгаа. Тэгэхээр яг тэр зүйлүүдийг нь ерөнхийд нь ингээд ажиглаад үзээрэй. Яг үзэж байгаа зүйл бол хүүхдийн одоо юу гэх хөгжил одоо хүүхдийн тэр өсөлт юмнууд нь одоо яг тэр багш найзуудтай баг ижил хэмжээний маш том бүр эцэг эхчүүдээс нь баг илүү нөлөөлөх үйс тийм байгаа. Тийм болохоор одоо яг юм прожектын контентын яг энэ 900 яг юу үзүүлэх үү, юу яах вэ гэдэгт нь бас яг контрол чадахгүй ч гэсэн жоохон нөлөөлөхийг хичээх хэрэгтэй байна. Яг одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй яаж туслах уу гэл ингээд яриад байна шүү дээ. Тэрийг одоо яаж одоо тэр хүүхдүүдэд зөв одоо жишээ нь ойлголт өгөх вэ гэдгийг хичээгээд байгаа шүү дээ тий. Одоо бидний бодлож та бүхний хувьд ч гэсэн энэ зүйлийг гэхдээ бас нэг юм нэг үгний хүч гэж байдаг. Энийг маш сайн бодолцох хэрэгтэй. Хүүхдүүд юмыг шууд утгаар нь ойлгох, шууд авдаг. Хүүхдүүдэд одоо жишээ нь юу гэх юм ягт утгаар нь ойлгуулна гэж байна, шууд утгаар нь гэж ойлгоо. Гэтэ миний бодлоор шууд утгаар нь л ойлгуулсан зүгээр болоо. Тэрийг одоо чинь хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэх нь өөрөө бас амар буруу зүйл байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Тэгээд тэр нь яагаад вэ гэхээр яг зүгээр тэр хүүхэд чинь одоо чинь миний хөгжилд ямар нэгэн бэрхшээл байгаа юм болов уу гэж бодогдтол нь хэлж байгаа юм шиг санагдаад байдаг. Тийм болохоор миний бодлоор зүгээр контент хийж байгаа бол шууд тэрэн дээр шууд харуулах хэрэгтэй байхгүй. Энэ манай найз Бата гэдэг юм аа. Манай найз сонсч чаддгүй. Бусдаараа бол зөв зүгээр. Тэ? Бусдаараа бол эцэхгүй яг ижлэл хүүхэд байгаа байхгүй. Гэтэ сонсч чаддгүй л хүүхэд. Яг тэрийг нь зүгээр шууд хэлчихвэл хүүхдүүд айгүй гоё шууд утгаар нь ойлгож авах байх. Маа найз чинь нэрээ зүгээр харж чадахгүйгээс биш ямар ч тийм бэрхшээл байхгүй шүү дээ. Хөгжлийн одоо бэрхшээл байхгүй. Яг ижлэн хүүхэд юм шүү. Хүүхдүүд чинь ямар нэгэн зүйл нэг жоохон ингээд одоо муу байлаа гэд тэргээ өрөвдүүлээд байхыг хүсэхгүй шүү дээ. Тэр хүүхэд болгон ижлэн яг мөр зэрэгцээд яг өөрийг нь яг зэрэгцээд хаж харахыг л хүсдэг. Тийм болохоор тэрийгээ заавал хөгжлийн бэрхшээлтэй гэж контентэнд оруулахаасаа илүү зүгээр манай сонсч чаддгүй найз байгаамаа. Манай энэ харж чаддгүй найз байгаамаа. Бусдаараа бол зүг зүгээр хөвгтэй гэдэг талаасаа харуулахыг бас хичээгээрэй гэж та бүхний контентоос хүсэж байна. Тэгээд танаа тэгшээ ирэхэд ч бас амжилт хүсье.
За тэгээд одоо энэ ярилцлагыг манай одоо хүүхдүүд уншин ч гэж байх уу. Гэхдээ тэгээд мундаг хүүхэд байгаарай.